Оройн үзэгчтэй гэр бүлийн дайрцаа шоу танд хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаар Дэлхийн монголчууд MJL радио 88.3-ийн хөтлөгч. Харин эсрэг талаас Андра модель агентлагийн харц булаан бүсгүйч. Манай шоуны джентльмен хөтлөгч Имба. Сайн байцгаана уу хадагтай ноёдоо. Сайн байцгаана уу хүмүүст үзэгчтэй. Дэлхийн 70 гаруй орнд 40 жилийн турш бүр надаас удаан жил үргэлжлэн явагдаж байгаа. Family бид буюу 100 монголчууд асуултанд хэрхийг хариулсан бай нэвтрүүлгийн шинэ дугаар үзэгчтэй бүгдээ хүрэхэд бэлэн боллоо. Нийтийн саад дахиж бэлгэлээ. Ерөнхий ивент тэтгэгч Дэлхийн хаанч Брито карт. Худалдаа хөгжлийн банк. Ямар ч гоё, ямар сайхан бүсгүйчүүд, ямар ч сайхан бүсгүйчүүд юу хоёр хүмб. Ууцтараа. Тэ зүгээр одоо энэ зандаа энтертэй бол би бас бүр айл эртний найзууд. За ингээд Дэлхийн монголчуудын радио MJL радиогийн хамт олон Андра моделийн бүсгүйчүүдтэй ямар ч байсан урилгыг хүлээн авч ирж оролцож байгаад баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн баруун гатлаасаа эхэлчихье те. Гэрлээ багийнхнаагаа танилцуулчих те. Гэрлээ. Зөв. За манай хөтлөгч Занданхүү. За манай өглөө шөнийн эфирийн хөтлөгч Ами. За өдрийн эфирийн хөтлөгч Хаш. За тэгээ манай олон нийтийн харилцах менежер Мига. Баярлалаа. За эндээс танилцсанаа. Ямар ч гоё юм. Би ч одоо ойр бүсгүйчүүдтэй юм ойрхоноос харилцаж үзээгүй. Аз жаргалтайгаа танилцъя те. За Аз жаргал маань өөрийгөө танилцуулаад бас багийнхнаагаа танилцуулж байгаа. За тэгээ. За сайн байцгаана уу? Намайг Аз жаргал гэдэг жүжигчин мэргэжилтэй Андра академи загвар өмсөгч багш. За энд болохоор манай агентлагийн бүх багш нар оролцож байна. Оо, багш нар. За баярлалаа. Монгол хүн та 100 наслаг үрээтэй E-Mart манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгчээр ажиллаж байна. Ерөнхий ивент тэтгэгч. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч E-Mart. Ингээд эхний хоёр толгойлогч нь гарч ирнэ шүү дээ. Багийн хоёр толгойлогч. Ингээд баруун талдаа зогссон бол тэгээд ингээд толгойлогч болчихж байгаа байхгүй. Оо тийм үү. Шууд болчихж байгаа. Тэгээд толгойлогч нь гарч ирнэ эхлээд. За энд хөрж ин тий. За энд. За. Ухаастай үед. Би бас нэх амар өндөр намаараа бол нэх тутаад байгаа юм бол нэх. Би хамгийн намхнаа шүү дээ. За дугай. Яг эмхтэн хүн зориулсан асуултууд байна. Ямар үйлдэл хийвэл эхнэр найз охин чинь дэлбэрэлтэй уурлах вэ гэсэн асуулт байна. Жүжигчин Аз жаргал. Ямар үйлдэл вэ? Та ер нь юунд ууралтын л гэж байгаа ерөөсөө. Утсаа авахгүй байх. Найз залуун ч юм уу те нөхөр чинь утсаа авахгүй байх юм бол дэлбэртлээ уурлна. Видео кол хийгээд ордохоо. Хаана байгаа чи надад утсаа аваач гэдэг ордохоо. Яа. Утсаа авахгүй байхад дэлбэртлээ уурлнаа гэсэн байна. Галзууртлаа уурлах юм байна те. Дэлбэртлээ гэж хэлж чадахгүй болгонготой нөгөөд чинь цаашаа галзууртлаа удаа явчлаа те. Биш вэ шүү. 100 монгол хүн биш вэ гэж юу авах вэ? Таны хувьд бол галзууртлал уурлаа шүү дээ. Утсаа авахгүй байх юм бол энэ асуултанд 100 монгол хүн яаж хариулсан юм бол 100 монгол хүний хідэн ийм дэшигээ хариулт өгсөн юм бол тэр нь хамгийн чухал тий. Өөрөө бодохоос гадна бас 100 монголоо бодох нь шүү дээ тий. Тийм байна. Тийм биш. Гэрлээ. Одоо очлоо гэд тэгэд ирдгүү шүү дээ. Тийм. Тэгэх юм бол галзууртлаа ирчүүдээ одоо очлоо чинь ер нь бол бараг 3 цаг ч юм уу 6 цагийн дараа л гэсэн үг юм шиг байлаа. Ах нь бол одоо очлоо бол яг 10-аас 15 минут. Миний одоо бол тэр ирчүүдэд ямар муухай хүмүүс вэ те? Би бол одоо очлоо бол тэгэл нэг 10 минут болоод орно. Юу санаа зовх мөр байхгүй. За ингээд одоо очлоо гэдэг үг нь галзууртлаа уурлын ингэндэ. Цөмөр антаарэ. Зүтэй. Худалдаа хийх галзууртлаа уурлын юм байна. За яах вэ? Уул нь чамайг Аз жаргал гэж дуудах уу бүтнээр нь эсвэл зүгээр Азура. Энэ бүр. Баярлалаа. Таны байранда орж байна. Таны ч тэндээ байранда орж байна.
За. Хүсээ энэ багийн чинь хүн оноо авчаад ирлээ. Хүрлээсээ тиймүүд над руу хараад л байж байгаа юм аа тий. Угаасаа авах ёстой байхгүй юу? Мэдж байгаа. Мэдж байгаа учраас юм. Дассан юм байна. Тийм дастаа. Би Монголын анхны FM радиогийн хөтлөгч. Монгол улсад FM радио гэж байгуулагдаад би анхныг нь хөтлөгч. Би 21 наснда Монголд анхны өөрийнхөө FM радиог байгуулсан юм. Яг 21 наснда. Ямар мундаг. Тэгээ би бол тухайн үедээ бол сонгуул Монголын жил мэгээ би бүр хэмжээлшгүй их мөнгө олж ирсэн. Араажвар. Тэгээ би ганцаараа арааж өгч ярьдаг гэсэн бохоггүй. Нөгөө манай нөгөө захирал махарчнаад радио мадууд олигтойхон дуудалтаа гэх. Тэр үед ч нөгөө хүмүүсийн сэтгэхүй бас юм хайрцагтай тий. Тэгэл би дандаа Арааж Улаанбаатар 102.5 тэгдэг байсан. Гэхдээ гоё байна. Радиогийнхынтайгаа ингээ орж байгаа надад бүр үнэхээр гоё тотно сайхан санагдчихээн. За баярлалаа. Зандааг бол би нэг аягүй сайн мэднэ. Манай зандаа ч аягүй сайн хийл тоглоно, гитар тоглоно, бөмбөр тоглоно. За яах вэ? За би зүгээр зогсчихсан. Төгөлдөр хуур хэлгүй. Тий, төгөлдөр хуур тоглоно, бас гитар тоглоно, соль гитар тоглоно. Даралтад хөгжим бол угаасаа гарган лимб тоглоно. Манай зандаа ч үнэхээр авьяастай энэ залуу байна. Night Trend тоглодог байсан. Тийм ийм сайхан залуутайгаа бас уулзж байгаад туйлын баяртай байна. Би эргэж ирээ танад бас гоё үг хэлнэ. Тэгээрээ. Ингээд 100 монголчуудаас асуулт асуусан юм байна. Тэр хүмүүст хариулсан юм байна. За ямар ч байсан 16 хүн бол худлаа хэлэхэд бол үнэхээр дургүй гэсэн юм. Ингээд би танд асуултыг давтаж өгье. Ямар үйлдэл хийвэл эхнэр найз охин чинь дэлбэртлээ уурлах вэ? Гэртээ хоног бол. Гэртээ хоноогүй. Амар юм дээ. Чи юу нэг хэлгүй гэртээ хонохгүй бол тэдний тасраад унтсан байх. Тийм амар уураас болоод гэртээ хоног байж үзээ. Байнгад гэртээ хоно. Уурлаас зүйтэй. Байж бол хувилбар шүү дээ октоо. Гэртээ хонохгүй бол найз залуу чинь ч юм уу нөхөр чинь гэртээ хонохгүй бол уур хүрнэ дээ тий. Дэлбэртлээ уурлан да тий. Хувцас аваад харинаа да тийм ээ. За цөмөр хамтдаа асуултын хариултыг харцгаая. Баяр үргээ. Ямар ч байсан 100 монгол хүнээс 8 хүн гадуур хоногтол дэлбэртлээ уурлана гэж хариулсан байна. Ани. Ямар ч гоё шивэстэй юм. Энэ шивэсэнд ер нь ойртож харж болох уу? Шивэсүүдийг. Тэ бүтэн байгаа шүү дээ. Бүтэн байгаа. Яах вэ? Энд дээр яг юу би яг юу байгааг нь сайн харж чадсангүй. Ямар ч байсан гоё шивэсээ наами баярлалаа. Ингээд та гэр бүлтэй. Ер нь цаадах чинь юу хийвэл ер нь таны хамгийн дургу хурж ер нь ингэдэг вэ? Ямар үйлдэл нь гэж дургу хүргэдэг вэ л гэж. Хариулах юм те. Нэг юм дахин хийлүүлээд тахт. Нэг юм чи наад мөнхийн өглөөл. Тий. Наад оймсоо нийлүүлээд чүгэд хийчихэлтэй. Тэ? Үгүй наад бандаж аваад тийш нь тавьчихал та. Хэл тэ? Тэрийгээл нэг 2 3 хэлүүлээд өглүүлээд ахаар тэ? За. Нэг үгээ дахин давцсан тохиолдолд дэлбэртлээ уурлан гинэ манай аами. За яах вэ? Аамиг дэлбэртлээ уурлж л байгаа байхгүй юу? Тэр 100 монгол доторт бол нэг тийм уурлахгүй юм байна ямар ч байсан. За ингээд юм баяр. За хаш. Энэ ба ингээд ер нь бол ойлгож байгаа. Ойлгож байна. Асуултыг бол маш сайн ойлгож байгаа. За тий. Таны ер нь гэр бүлийн чинь хүн таны ер нь юунд дургу? Юу ямар үйлдэл дургу вэ? Гэрээ бүснүүлчлаа, гэрээ одоо тийм ээ. Гэртээ хог тарьчлаа тийм ээ. Хашуу та? Мига. Би чимиг авах юм уу? Тий би хашахтай л юм ярьж байгаа тий. За дугая. Би дугаач. Тий яг үнэ. Би таны дугуй гэж ерөөсөө хэлээгүй. Би танаас за. Гэрээ бүснүүлэхэд л ер нь дургу. Дэлбэртлээ уурлан заадах чинь. Хоёр нь бол гэрийг бол бодоо олох уу? Ер нь тийм. Би ч гэсэн хоол ихтэй бол галтгоог л байхгүй болох шүү дээ. Яа. Гэр бүснүүлэхэд найз эмхтэй гэргийн дэлбэртлээ уурлан ингэндэ. Асуултын хариултыг цөмөрөө хамтдаа харцгаая. Яа. Гэхдээ октоо би та нарт сайхан мэдээд дуулгая. Эдний хоёр алдсан учраас та нар хоорондоо ярилцж болно. Тийм үү? Ер нь яах юм бол юм ярьж болох. Бас өөрөөсдийнхөө хувь хүнийхээ үзэл бодлоо ярина. Бас 100 монгол юу гэж бодсны дотроо бас тунгаацгаа гараа. За. Та ч нөгөө төрөний би яриад байсан хөө. Яриад байсан үү? Одоо л бас ярилж ойлоо ярилцж болно шүү дээ. Гема маш гоё одоо болооч.
Палаж юмс. Палаж юм. Ангсаада пижак ч юм уу гэж нэг харснаа. Палаж юм аа. Та бол үнэхээр гайхалтай гоё харагдаж байна. Ингээд нэг дээр үеийн асуултыг л ойлгож байгаа. Би анх нүг яг ихэнд хариулах гэсэн бол ингэж хариулах араар тавихад л гэж хэлэхэл байсан та. Тий. Чи дэлбэртэй уу? Ямар байлаар өгдөг би. Тийш Яасан байлаар дотор хаймартай хүн бэ гэл тийм тий. Тий. Эхлээд уйл чи ийм халтар юмтай явахаасаа ичээж чи намайг хараач халтар юм хараач гэх юм нэ. яг зөв. Яг л зөв. Тий, яг л зөв. Араар тавихад бол дэлбэрлээ уурлаа шүү тий. Та юу гэж бодож байна? Араар тавихад юу магадгүй шүү. Тэ одоо хэд наслахтэй тэгэл би нэгэ тавиал амьдрий л. Яг тий. Ер нь бол гэр бүлд бол үнэн харилцаа гэдэг бол хамгийн чухал. Янцтай. Одоо бидэнд 3 нүд нөх үлдчихэд байна. Асуулт бол ойлгомжтой. Сүүлийн үеийн гоё хийж байгаа гоё нэвтрүүлгүүд, FM-ийн гоё хөгжлийн талаас гоё ярил л байлаа. За ер нь бол одоо нэг хэсэг одоо 2000-ад оны ихээр таныг яг FM байгуулж авах үед залуучууд авих FM радио сонсдог байсан шүү дээ. 97 онд байгуулагдсан билээ. Уушлаараа. За тэгээд ер нь бас нэг хэсэг уналтанд орсон шүү дээ тий. За ингээ манай радио анх гарч ирэхдээ манай радиогийн онцлог бол юу вэ гэхээр зэрэг нэгдүгээр ток радио нэг ширхэгч дуу явдаг. Хоёрдугаар 35-аас дээш насны хөтлөгчтэй үндсэн хөтлөгч нар нь. Гуравдугаар улс төр шашин ярьдаг. За ингээд өглөө 7-оос орой 23 цаг хүртэл бүх эфир амьд явна. Гоё ёстой янзтай. За тэгээ 21 өний бүрэлдэхүүнтэй ийм гоё баг хамт олон ажиллаж байна да. Яастай янзтай тэгэлгүй яах вэ? За ингээд нэгдүгээр үеийн асуулт би давтахгүй яах вэ? Яах вэ? Одоо нөгөө ирчүүд ингээд нөгөө хүүхнүүдийг хоол хийж яхад нэг орж ирдэг штэ. Галтаагаар ингээл тэгэл давсан яаж юм ч гэдэм үү те. Илүү өглөөд идэг штэ те. Яг. Тэр дургу гэж байна те. Тэгэхээр яг товчхондоо хэлэх юм бол ингээд илүү өглөхөд дэлбэрлээ уурлаа те. Гэтэ ингээд зөөр ингээд залуу хосууд ингээд галтгоондоо хоол хийж ирэхэд нараас нь орж ирэх секс их бас гоё штэ. Тийм баха. Байхаа гэж юу? Надад бол давгоё. Гэрлэгийн хариулт болохоор илүү өглөөд байхад дургуушуул гэж байгаа. Дэлбэрлээ уурлаа л гэж байгаа юм да. Энийг зүгээр ярилцаад болчихвол юм уу? Миний хөшин битүү ингээд өглөөдөө ингээд 50 бай гэж. Тэ? Уулан болно тэ? Яа. Гэхдээ зүгээр бүх юм ёо дуусчааг байна. Амьдрал үргэлжилж байна тийм ээ? Ста том шанс гарч ирлээ шүү тамина. Жагцмаа маань хариулчихлаа шүү дээ тэ? Шууд бүх оноог авна. Шууд ялагч болно. Тэгэнгүүтээ энэ үлдсэн цонхнуудыг автоматар нээн. Хэрвээ жагцмаа маань буруу хариулвал 59 оноо арааж багч шилжинэ. Тэгээд тэд нэгдүгээр үеийн ялагч болно. Жагцмаа. Та найз залуутай. Нөхөртэй. Нөхөртэй. Тэгэд ер нь та юунд нь илүү тэгж уурлах уу? Ер нь дэлбэрлээ уурлахгүй гэдэг боддоо зөвөр ингээд нэг. Гэтэ ярилцсан шүү дээ, тэ? Ярилцсан учраас бол та хэд бол ийшээгээ эцсийн хариултаа өгсөн байгаа шүү дээ. Ярилцаад за энэ шүүгээд нэг асуултан дээр тохирсон байгаа шүү дээ. Зүгээр л ховж ярьсан нөгөө хин нөгөөсөө гадаад хинтээ суусан байлаа юм ярьсан уу? Үгүй одоо нөгөө нэг ерөнхийдөө нөгөө нэг хуурах, худлаа ярих, гадуур хонох гэдэг энэ бүгд ч угаасаа эмэгтэй хүнийг дэлбэртэл нь уурлуулдаг штэ. Гэхдээ бас нөгөө нэг эрэгтэй хүн юу буруу хийчээд одоо юу буруу юм хийчээд тэргээ юу буруу хийснээ мэддэггүй штэ. Тэгэхээр нөгөө буруугаа ойлгохгүй байх юм болов л гэж. За. За ямар ч гэсэн буруугаа хүлээхгүй байх гэж авлаа те. Би зөв ойлгосон уу? Буруугаа хүлээхгүй байхад дэлбэртлээ уурлаа л гэж Андра багийнхаа хариуллаа. Цөмөрөө хамтдаа хариултыг харцгаая. Манай энэ асууж байгаа энэ асуултууд бол туйлын үнэн гэж байхгүй шүү дээ. 100 монголчуудыг суулгаж байгаа л яг нэгдүгээр үеийн асуултыг маг өгөөл бөглүүлээл ийм хариулт гарсан байна. За юуны өмнө цөмөрөө хамтдаа юу гэж хариулсан байгааг нь харцгаая. Ярих уучаарч. Яг тийм багц. Харин цогтох. Хорт зуршил, мүрийтэй тоглох, мөнгө нуух, орлогоо нуух. Аим бэ. Ингээд эрхэм үндэд үлдэжтэй. 100 монголчууд асуултанд хэрхэн хариулсан бэ нэвтрүүлгийн нэгдүгээр үеийн ялагчаар Арааж багийн дотордоо баярлалаа. Ерөнхий эзэмшлэгч Дэлхийн хаанч Брито карт. Худалдаа хөгжлийн банк.
Миний толгойд бол дотор мохоо оргих гингүүд шууд шартах эсвэл жирэмсэн болохоор зэрч байна. За баярлалаа та бүгдийг суудлаа урьж байна. За яах вэ? Би бүрх. Оо ямар сайн. E-Mart One Stop Shopping. Кофе ухтаач хуримтлуул. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Энэ яач вэ? Сарын интернетийн хэрэглэн дууссан уу? Хязгааргүй хэрэглээ. Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зургтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 7676 9000. E-Mart One Stop Shopping. Хугацаатай хадгаламжтай нэмсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч Town House-ын эзэн болоорой. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Ами, чиний мөнгөө хадгалдаг гахаа чинь байгаа юу? Хөөе. Нэрээ яасан болоо? Ээжээ, миний мөнгөө хадгалдаг гахаа хаана байгаа вүлээ? Өө. Ээж нь охиныхоо хадгаламжийг цахим болгочихсон штэ. Би тэгээд яаж мөнгөө нэмэх юм бэ? Санаа зовлтгүй дээ охин минь. Ээж нь охиныхоо төлөө өдөр бүр баг багаар хуримтлуулсаар байгаа. Хөөх! Тийм үү? Мөнгөө нэмэхэд хялбар бас их мөнгөтэй болж байгаа юм байна да. Би ч бас чам шиг ийм хадгаламжтай болёо гэж ээжтэй хэлнэ. Хадгаламжиндаа нэмсэн 100 мянган төгрөг тутамд нэг урамшууллын эрх авч хуримтлалтай Монгол аянд оролцоорой. E-Mart One Stop Shopping. Төлбөр ямар өндөр гараад байна? Хэрэгснээсээ илүү төлсөөр байх уу? Үн баг, хурд их. Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зургтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 7676 9000. E-Mart One Stop Shopping. Амарч байхдаач хуримтлуул. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч E-Mart. Ерөнхий ивент тэтгэгч. Байгаль орчин дээлтэй E-Mart. Эрхэм мөндөд үзэгчтэй нэвтрүүлгийн 2 дугаар үе гэж байна. Ингээд нэвтрүүлгийн 2 дугаар орч нарыг урьж байна. Амжилт цаа амжилт. Зандаа маань гэр бүлтэй. Манай хүн ч гэсэн гэр бүлтэй тийм учраас зүгээр л тоглохгүй дөө. Гар бай. Зандаа одоо болно. Одоо болно. За. Дотор муухай оргих шалтгаан. Шууд хариулах уу? Үгүй шүү дээ, шууд хариулна шүү дээ. Эсвэл юу яа? Маргааш үрээд. За тийм. Маргааш үрээд. За. Одоо 100 монголчууд донд одоо эмэгтэй хүмүүс усаагаад жирэмсэн болох. Жирэмэ. Дотор муухай оргих шалтгаан жирэмэ. Жирэмсэн болох те. Тийм. Жирэмсний хордлого. Ер нь хэдэн сартаас хордлого үүсгэлт юм бэ? Ер нь бол сар 1 сартаагаас 3 4 сар хүртэл. Ер нь хэдэн удаа хордлого өгсөн бэ? Хэдэн удаа өгсөн бэ? Нэг л удаа нэг хүүхдтэй л юм байна. Амар тойр утгаар ойлгоод авчихсан саадах чинь балиар залтай заасан тэгж байгаа те. За ингээд дотор могоо оргих шалтгаан бол жирэмсэн болох гэж жагдмаа харууллаа. Цөмөр хамтдаа харъя. Жирэмсэн хордлого. 10 хүн хариулсан байна.
Одоо цөмөрөө нэгийг таах хэрэгтэй шүү дээ. Ер нь нэг рүүгээл хамгийн олон хүн хариулсныг ил таах хэрэгтэй тий. Дотор мохоо орох шалтгаан. Шартах. Болтооч. Болтооч. Дотор мохоо орох шалтгаан бол шартах. Хамгийн өндөр хувилбар шүү. Ер нь бол тий. Дотор мохоо орох шалтгаан шартах. 16 хүн хариуллаа гэж юу? Миний толгойд бол дотор мохоо орох гингүүд шууд шартах эсвэл жирэмсэн болохоор зэрч байна. За баярлалаа та бүгдийг суудлаа урьж байна. Ингээд өндөр оноо авснараа шууд Араач багийнхан хариулахыг аваад явчихж байгаа. Ами. Би нөгөө шивээс харж болох уу? Дахиад жоохон хараад би нөгөө юу байгааг л харчмаар байгаа байхгүй юу? Юу шивсний? Цэцэг байгаа. Үгүй яхаа өөрөө хараад мэдчихлээ. Өөрөө хармаар байна. Тий. Болно. Хайман сайхан цэцгээ. Янцтай. Ингээд Ами юу гэж бодож байна? Ами яг ямар нэвтрүүлэг хөтэлдэг лээ? Би одоо орой эфирэд хөтэлж байгаа. Шүний эфир чинь жоохон тийм. Гү. Болсон. Түрүү жил бол тийм байсан. Байсан. Одоо сольсон уу? Одоо өөрөөс. Би нөгөө оюутан бахта оюутан байсан. Тэгээ би чинь нөгөө нэг эрэгтэй болохоор дандаа шүний ээлжинд гарна. Тэгээ шүн бол уулна амар. Нөгөө өдөрлгүүд сонсдгоо. Тэгэл тэргээр яста хамаагүй юм ярьж байгаа ч тэгэл маргааш нь хурл би цалин баг авдаггүйсэн хуу асуулаад олигтой юм ярьдаггүйсэн болохоор хамаг юм асуулаад тэгэл яддаг байсан. Харин өөрийн гэсэн радиотой болсны дараа ста гоё байсан. Чөлөөтэй бас. Чөлөөтөөс хамаагүй ярьж байгаа нөгөө өөрийн утсаар ангууд нь би тэр нөхөрт хариуцлага тооцсон. Тий. За аваад амиг хариулт. Нөхөө. За би бодчихлаа л та. Өсгөр. Өсгөр дотор мохоо ордог юм. Мохоо ордог. Таних уу? Ер нь миний мас эргэн тойрны өмсөг ч гэсэн ордог. Уурал үүдэн шүү дээ. Мас их нэггүй юм. Дотор мохоо ордог бас. Та нарын ер нь өсгөр дотор мохоо ордог уу? За бид нар л өөрийн чинь ойр дотны хүмүүс лав. Би 6 лав өөрийн чинь ойр дотны юм бол юундаа биш болоо явчлаа шүү. Дотор мохоо орох шалтгаан юу вэ? Цөмөрөө хамтдаа өлсөх гэдэг хариултыг харцгаая. За хашаха. Ер нь бол амжилт бол байна шүү. Одоогийн байдлаар 26 оноо танаа багт явж байгаа. За. Ер нь бол гайхалтай. Оноог л сайн авах ёстой. Та ер нь яагаад дотор мохоо ордгоо? Муухай юм үнэртгэхээр. Муухай харахаар. Мохоо үнэрвэл чигэн дотор мохоо ордог шүү дээ. Бас нэг балиар нялан үнэртэй байна. Би үнэр бол ялгаагүй үстэй тий? Мохоо үнэр, ялуу үнэр ямар ялгаа байсан тий? Нэг тийм одоо ингээд үнэртэй ус ингээд хурц үнэртэй усцаад өөрт муухай яаж бол ер нь муухай л гэсэн үг шүү. Тамнаа. Тэгэхээр тэр усаа бол бити түрхээрээ тамнаа. Тийм ээ? Тийм. За муухай үнэр. Их бити түрхээрээ. Үнэр. Янцтай гиман. За. Гиман. Яасан бэ? Үнэхээр гоё. За баярлалаа. Хөтлөгчтэй юм ярьж байна гэж. Үнэхээр гоё гэсэн. Баярлалаа гэсэн чинь. Гоё хөтлөгчтэй юм ярьж байна гэж. За гимагийн хариултыг сонсъё. Би амигч яг эсрэгээр нь бодоод байна л их идэхээр ингээд дотор мохоо ордог шүү дээ. Мохоо дотор мохоо оргидлаа идэх гэж хэлж байгаа. Мэдөө битээ тийч хийдэж Бүр ингээд бөлгөж гарах яана мохоо. Бөлгөж гарах гэдэг. Бөөлчих гээд. Тийм, бөөлчих гээд шүү дээ. Тэгтлээ их идэх юм уу да. Ер нь зөв шүү, тий? Бас их идэх юм бол дотор мохоо оргидог. Гэтэ мэд баг идчих л да. Би гайгүй л байна. Тархин дээр угаасаа энэ чинь нэг ядаж 5 минутын дараа мэдээл баг очиж байгаа бүтэн цадсан гэсэн. Зүгээр. Мэд үчис гоё идэв штэ бас. Урамтай идэв штэ миний дүүч. Ингээд дотор мохоо оргих шалтгаан их идэх гэж Араач багийн гема менежер хариуллаа. За яах вэ? Энэ асуултанд туйлын үнэн гэж байхгүй шүү. Хөөх юм үний гема зайлуул ингэж их идэн дотор мохоо оргидвол хүн байж штэ. Яах вэ гэсэн юм. Заавал нэг ингээ эзнийхэн дараа ингээ хэрэг байхгүй штэ бид нар те. За ингээ доктор зөвлөлт хэрэгтэй. Яг одоо заавал гемагийн пижакийг гоё байна гэсэн таны палач үнэхээр гайхалтай гоё байна гэрлээ. Би бүр яг үнэн сэтгэлээсээ хэлж байгаа шүү. Шивээс мэйсэл байхгүй байгаас те. Ингээд гэрлээ юу гэж бодож байна? Хоолны орлого. Зүгээр л хордлого. Тий, одоо нөгөө хоолны орлого. Ямар нэгэн хорлого угаасаа дээшээ бөөлжин доошоо гүйлгэн хэцүү шттэ тий. Дотор мохоо оргино. Яг л зөв шттэ. Хоолны хорлого болоход дотор мохоо оргих шалтгаан болно шүү. Одоо хариулсан байх шүү. Тэгвэл яг уу 67 оноотойгоор
2 дугаар үе үргэлжлэн явагдаж байна. Зандаа манай зандаа чи хий сайхан тоглоно, балинчаа сайхан тоглоно. Тэгээ ер нь төгөлдөр тоглоно, бөмбөр тоглоно, ятгах сайхан тоглолч чинь сайхан байрч чинь манайд янзын сайхан штэ. Уран нуган. Ингээд зандаа 100 хүмүүний өмнөөс хариулаарэ те гэж би бодож байна. Дотор мухойрог шалтгаан юу вэ? Тээвэр хэрэгсэл. Машины арын садал цугаа явах бас те. Машин дуусан ч юм уу. Автобус ч юм уу, онгоц ч байж болно те. Тэ байж болох юм да, тийм ээ? Ширийн хэрэгсэл биш байсан мэн. Гэтэ логикгүй зөв штэ. Гаргалгаа бол зөв. Би бол ийм хар тэнтэй машин дотор эгчнэрийн тийм хар тэнтэй машин дотор суучгаар амар хэцүү байдаг хөхгүй. Дотор мухаа өргөөд ийм эгчнэрийн ийм машин суучгаар тийм байдэн шүү. За. Үүсээ миний ойлголт нь ч одоо бүр хариулах гал бүр бүлтийгээл. Ани нар нь хэлээд өгцөн үү? Наси. За яасан. Хоорондоо ярилцсан. Ярилцсан. Юу гэж чинь цаадуулчаа? Юу гэж хэлгэн үү? Бид нь бол машины арын суудал уцаа орлох. Сайн хэлсэн. Тээвэр хэрэгсэл. Биш нөгөө. Сайн хэлсэн болохоор нөгөө эднэр хэлсэн нөгөө зөвлөсөн юм байна шүү дээ. Тэгээд тэнгүүтээ нөгөө та хэд чинь машины арын суудал муудал гээд ярилцсан юм байна шүү дээ, тий. Тэгээд мөн хөөхий учир мэдхгүй амтныгаа хийлгээ хэлсэн юм байна шүү дээ, тий. Одоо өөр нэг юм хэлэхгүй бол болохгүй болчиход байна, тий. Та хоёр нь тэдний хариултыг сонссон юм уу сонсоо. За, бүгчим орчин хэд бүгчим орчин байх? Бүгчим орчин. Жишээлбэл одоо ямар бүгчим орчин байх вэ? Одоо таны хувьд бүгчим орчин юу байх вэ? Одоо агааргүй тийм халуун жоохон ингээд олон хүнтэй газар ч юм уу. Тийм чигчилсэн газар ч юм уу. Автобусанд ч юм уу. Ер нь ийм бүгчим газарт л дотор мохоо орих юм байна шүү дээ, тий. Хүнжил дотроо хосоод ингэчих юм бүгчим үү? Бүгчмэл юм да, тийм ээ. За хүн хүний бүгчим өөр л юм да. Гэхдээ миний хувьд бол бас бүгчмэл юм да. Тийм ээ. 100 Монгол бол огтыг хариулаагүй юм байна шүү. Гэхдээ цөмөрөө 100 монголчууд маань юу гэж хариулсныг хамтдаа харцгаая. Би эвгүрх. Оо ямар сайн. Би эвгүрхээр дотор мохоо оргиж байгаа чинь би эвгүрхэж байгаа зү. Тий. Харин Гэтэ ямар ч байсан нэвтрүүлэг бол дэлхийн 70 гаруй улсад сүлжээгээр хүрдэг учраас 100 монголчуудаас ингэж асуусан, ингэж л хариулсан юм байна. Энэ асуултанд туйлын үнэн гэж байхгүй. Ингээд нэвтрүүлгийн 2 дугаар үеийн ялагчаар дахин Араач багийн тодорлоо. Эдгээр үгтэй нэвтрүүлгийн 2 дугаар үе үгээр өндөрлж байна. Хурдих үн баг Sky Media. Ивент төрөгч Хурдих үн баг Sky Media. Үнээр юм асуулт байгаа юм уу? Баг биштэй ядчихад мэдж байгаа байгаа те. Цаашгүй. Тэгээд танд алдартай бол ер нь олон хүүхэнтэй үнсэлтгэр байна шүү би. Боломжтой юм баяр байна шүү. Нэгмэндүүдчтэй нэвтрүүлгийн 3 дугаар үе үүгээр эхэлж байгаад баяр баясгалтантайгаа та бүхэнд дуулах таатай байна. Октодтой хандаад ихлээд 3 дугаар үе бол оноо 2 дахин үржигдэж байгаа юм биш үү? Үүнийг дуулгахад би бас та бүхэндээ таатай байна. 3 дугаар оролцогч нарыг урьж байна. 3 дугаар үеийн асуултыг анхааралтай сонсноо. Эренцэн жүгтрийн Нямбайрыг үнсэг шалтгаанаа хэлнэ үү гэдэг. Нямбайр би Үнээр юм асуулт байгаа юм уу? За энд дарсан би таны хариултыг сонсоог. Таныг царайлаг гэж хэлж байна. Хин та юу? Ой бэ намайг царайлаг гинэ. Яада. За. Ёстой сонирхолтой. Би өөрөөр амьдралдаа дандаа царайлаг гэж бодож ирсэн л да. Гэхдээ те. За. Өндөр хэдүүлээ мэдвэх чинь. 73. 73. Ойролцоо. Энэ дүүпүүл өмссөн байхад би ийм байна гэж бас гайгүй шүү. Ингээд асуултын хариултыг хамтдаа харцгаая. Баярлалаа. Та бүгдийг байраа эзлэхийг урьж байна. За, яста гоё тий. Энэ асуулт яста гоё. Тэгээд дандаа гоё октодын дотроо байсан. Номер Эрдэнэ чи мис баха.
Тий. Би бүр миссүүдийг гаргаадаг наас. Бүр бүгдийг мэддэг наас. Хэд оны мисс лээ? Ямар мисс лээ? 22 оны авиаслын мисс. Тэгээд сая яг нэг 22 оны өмнө хятад руу олон улсын бас миссийн тэмцээнд яваад ирсэн. Баярлалаа. Хэдэд оров да? 2.8-наас аваад ирсэн. Ямар гоё юм бэ те. Уулнууд би ирээд тэмцээний зохион байгуулсан бол 5 номинац эзэн болох байсан. Тэр яах вэ? Одоо энэ асуулт айггүй сонирхолтой асуулт байна те. Энэ баг үнсэх шалтгаанаа хэлгийнэ. Тийм шалтгаан байна уу чамд? Байна уу? За хэл. Тэгээ 100 Монгол байсан байх те тэр дотор. Цагаан сараар өмсөж болохгүй. Шалтгаанаа юу? Цагаан сараар. Цагаан сараар золох байлгүй чи. Би үнснэ үстэй. Цагаан сар золгоо. Би үнсдэг юм уу? Ихчээ. Үнсэх шалтгаан. Цагаан сараар биш үү? Үнсэх шалтгаанаа хэлсэн цагаан сар гинэ. Үнэхээр би л үнсмээр. Хариулт юм уу? Би тэгж бодсон. Хариулт биш гэж штэ. Яагаад би хариулт авсан штэ. Асуултаа хариулсан. Та зүгээр маяглаж ирсэн юм уу? Зүгээр маяглаж ирсэн байна. Маяглаж ирсэн. Та чи номын эрдэнэ лөө хэн блэ? Аз жаргал те. Би номын эрдэнэтэй тэмцээнд оролцож байгаа. За. За яг хөө минь дүү бас ингэ сандрын штэ тэмцээн мэмцээнд сандралгүй л яг ямар ирж буцахгүй хороо ш. Тэр юу ч яриад байгаа те. Үнсэх шалтгаанаа хэлээд их чи зүгээр. Хордол зүгээр. Хэрвээ манай найз залуу байсан бол. Хэрвээ манай найз залуу байсан. Бас гоё логгүй шүү дээ. Хэрвээ яагаад гоё уралтай гоё нүдтэй гэж байж болдгүй. Царилэг дотроо байж болно шүү дээ уулна л тий. За гэхдээ 100 монгол хүмүүс юу гэж хариулсныг хамтаа сонсъё. Энэ асуултын хариултыг авч байгаа айгүй нэг яг үнэндээ би хажууд нь байсан жоох ичмээр байсан л да. Тийм байхгүй юм. Найз залуу малуу гэж өөр тэр дотор намайг шохоорхсон хүн өөр байгаагүй юм байна. Хинч тэгээгүй юм байна. Зүгээр л хөөргөж исэн юм байна зайлвал. За ингээд хулан маань бас мис үү? Биш модель. Модель. Эсвэл гоё өрмөц төрхтэй. Баярлаа. Модель шүү дээ. Өндөр нэлээ өндөр үү? 2 м. Метр 80. 2 метр арай. Арай хөрөхгүй. За гайгүй хулан. Гоёч нэртэй юм байна. За хулан ингээд мэдөө. Энэ баг үнсэх шалтгаанаа хэлгэнэ. Энэ баг тийм бииштэй ядчих мэдж байгаа байгаа тийм. Аашгүй. За хэл яриа сайтай болохоор юм болоо. Хэл яриа нь хөгжсөн байна дүү. Хэл яриа нь хөгжсөн байна дүү. Гэмэний хэсгээр явах гэдэг нэг үү? Тий, хэл яриа сайтай болох. Яа, ер нь явахгүй нэ. Би ч ер нь явгааргүй боллоо та чаас. Гэхдээ одоо яах вэ? Нөгөө чи ядаж юм гой хөгжилтэй болохоор ч юм уу гэж хэлж болдгоо юм уу? За. Хэл яриа нь хөгжсөн байна дүү. За яг одоо өнгөрс би яах вэ? Нэвтрүүлгээ сайхан болж л да өнгөрлөө те. Цөмөрөө хамтдаа харъя. Хэл яриа хөгжсөн гэдэг нь бас хөгжилтөөрөө явчихж байгаа юм байна. Гэтэ би яг амьдрал дээр бол нэг тийм хөгжилтөө юм шүү дээ. Азаа чи кинон тоглодог тий? Тий. Азура. Азаа мангар тотончлоо дуудсан нэг үе те. Ямар нэг ийм нэг шивэстэй нэг залуу дээр би яг тэр хэсгийг санаад байгаа байхгүй. Гойстой гоё охин байна. Ийм богинохон шорт өмссөн байсан. Би ямар гоё биетэй эмхтэй гэж бодож жүжигчин байсан байх нэ те. Ийм гоё биетэй жүжигчин байдаг юм байх та гэж би бодож ирсэн юм байна. Ингээд би замаа магтсан чи бас нэг хариулт нэг айтайгаа юм хэлчихээрээ. Энэ баг үнсэх шалтгаанаа хэл ингэнэ. Яг би явчихгүй моделоор гэж бас цагтаа бас загвар өмсчихлээ. За яа юу гэж хэлсэн болоо ядаж яхад. 100 Монголын те. 100 Монголын өмнөөс л хэлчихээ та одоо. Булдаар бас найз залуу мал нь харчвал дараа нь улаан хэрүүл ингэдэ шүү зүгээр тэр 100 Монголын өмнөөс хэлий зүгээр гэстэй. Тий. За дүүрчээ чам үзэлдэг юм. Гой уралтай болохоор л гита. Дүүрчээ юу ч тэгээ зүгээр л айтайгаа уралтай болохоор үзэлдэг зүгээр юм болов гэж болдгоо баг. Дүүрч гита. Үний юм уу? Тэр 100 үнэн шүү. Яхаараа чи дэлхийн сүлжээ нэвтрүүлгийг үнэн юм уу хотлаа юм уу гэж бодчих. Яадаг хөвгдөв чи. Би нэг яаж мэдээ 100 хүн мэдчихв. За жагдсмаа бол нэг тийм итгэлгүй нэг хатараа. Яана үнсэх юм уу гэдэг байх юм те. Гайхалтай. Одоо гэхдээ бидэнд 3 хариулт байна. Танаа багд бол маш том боломжууд байна. Маш гоё асуултч таарсан байна. Уул нь бол нэг тийм өөрөөсөө бишээр зөвөр хөнгөн хариулт явуучвал
энэ үе дээр ялах боломж бол та хэд л үнэхээр их байна. Яг тэгвэл 100 Монгол юу гэж ярилцсан ч болж шүү дээ. Ингээд жагцмаагийн харилт. За зүгээр гоё нүдтэй л гэж хариулсан. Зүгээр. Би ер нь байхгүй боллоо шүү дээ. Эрдэнэцэн жүгдрийн Нямбаяр гоё нүдтэй. Байхгүй. За та ярихгүй юу дөө, жоохон ярихгүй юу? Одоо нэг зүгээр нэг ядаж нэг гида мида гихүүдээ гэхгүйгээр хариулцаж болох юм уу да болохгүй юм. Болоо. Гэтэ минь түүч айгүй хөөрхөн хэлсэн шүү. Царайлаг марайлаг гэд хамгийн гоё өндөр оноо моног хэлээд айгүй айтайхан баа шүү. Ер нь та таваас л хамгийн айтайхан нь энд л байгаа шүү. Миний тал байгаад бусд нь л одоо гида, тэгида, гихүүдээ одоо тэр 100 хүний өмнөөс хэлийдаа гэсэн да. Үгүйсгсэн юм явж байгаа те. Ингээд ануужаа. Олны танил алдартай гэж хэл. Алдартай болохоор би тийм олны танил юм. Ер нь тийм. Байж болох л юм те. Олны танд алдартай бол ер нь олон хүүхэнтэй үнсэлтгэр байх шүү би. Боломжтой юм баяр бай шүү. Ингээд цөмөрөө асуултын хариултыг харъя. Тэр 100 тэгээгүй юм байна уу би одоо яах өнгөрсөн. 3 алдсан. Та бүхэнд бол боломж байна. Түрүүн хаана явж байгаа дуслаа? Одоо хашаах дээр те. Очиж хаа байдгийг ч үгтэй хашаахаа. Одоо яах вэ? Одоо өнгөрсөн. Энэ хэд даахгүй та нэг баг байх. Та бол зүгээр бууд одоо өнгөрсөн. Одоо зүгээр өнгөрөө. Тий буудна тий. Одоо бүр эндээс бүр буудна гэж явж байна одоо бүр. Би одоо тэр динзаавар юу бодъё л да тий. Яагаад чамайг үнсэх хэвтэй ер нь. Харин үнсэлэх шалтгаанаа тэр 100 ингээд харж байгаад инээлж байгаад бүгэлсэн байна. Ер нь тэгээд үнсэх чинь эсрэг үнснээ хүн үнсэх гэдэг байгаа шүү дээ ойлгомжтой. Тийм шүү дээ. Би ч бас урлагтаа үнсэлдэг шүү дээ. Тий. Дуу хоолойнд чинь татагдах байхаа. Дуу хоолойнд татагддаг. Би тийм гоё хоолойтой бах та. Би одоо тийм гоё хоолойтой бах та. Уулна нэстэ би гоё хоолойтой байхгүй юу? Ямар хэцүү юм бэ энэ хүмүүс чинь. Ямар ч байсан цөмөрөө Нянбатаа үнсэлдэх шалтгаанаа хэл гэж 100 хүнээс асуусан. Тэгээд тэд юу гэж хариулсныг хамтдаа харъя. Заагуурлаг. За. Гоё үнэртэй. Энэ сүүлийн гол тэр 6 боллоос те. Би зүгээр нэг убаа олцсон те. Бүр ингэж идэг убаа наасан те. За баярлаа. Ингээд нэвтрүүлгийн 3 дугаар үеийн ялагчаар Андра багийн дотордоо. Ийхүү нэвтрүүлгийн 3 дугаар үе үгээр өндөрлж байна. Ерөнхий эдийн засгч Дэлхийн хаанч Брито карт. Худалдаа хөгжлийн банк. Зөв хариулцаад энэ цаан чи. Цаад хүн чинь зөв хариулцаад байна. би зөв хариулсан. Биш чи атгаад. Тийм байна. Гоё юм те. За Иймар One Stop Shopping. Хуримтлал бол хөдөлмөр. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100 мянган төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. Иймар One Stop Shopping. Байна уу? Захирлаа энэ гацаад болдгүй. Интернет чинь гацаад байна уу? Гацалт баяртай. Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зургалтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 76 9000. Иймар One Stop Shopping. Брито карт уншуулад сар бүрийн азтай 1000 харилцагчийн нэг болоорой. Худалдаа хөгжлийн банк. Иймар One Stop Shopping.
одоо энэ таны шинэ уран бүтээл үү? Хин бэ? Үрждэг кэшбэктэй Эйнштейн карт. Happy Art, Happy Pay. Худалдаа хөгжлийн банк. Имар One Stop Shopping. Энэ яач юу? Сарын интернетийн хэрэглэн дууссан уу? Хязгааргүй хэрэглээ. Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зургтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 76 9000. Имар One Stop Shopping. Ами, чиний мөнгөө хадгалдаг гахаа чинь байгаа юу? Хөөе. Нэрээ яасан болоо? Ээжээ, миний мөнгөө хадгалдаг гахаа хаана байгаа вүлээ? Өө. Ээж нь охиныхоо хадгаламжийг цахин болгочихсон штэ. Би тэгээд яаж мөнгөө нэмэх юм бэ? Санаа зовлтгүй дээ охин минь. Ээж нь охиныхоо төлөө өдөр бүр баг багаар хуримтлуулсаар байгаа. Хөөх! Тийм үү? Мөнгөө нэмэхэд хялбар бас их мөнгөтэй болж байгаа юм байна да. Би ч бас чам шиг ийм хадгаламжтай болёо гэж ээжтэй хэлнэ. Хадгаламжиндаа нэмсэн 100,000 төгрөг татан нэг урамшуулын эрх авч хуримтлалтай Монгол аянд оролцоорой. Имар One Stop Shopping. Та бүхэн бодит өгдлийг Фанайлцгиймээс аваарай. Хамтрагч бодит өгөгдлийг Фанайлцгиймээс. Иргэн мөндөд үзэгчтэй, иргэн мөндөд оролцогч нараа дэлхийн 70 гаруй оронд 40 жилийн турш үргэлжлэн явагдаж байгаа Family Feud буюу 100 монголчууд асуултанд хэдийн хариулсан бай нэвтрүүлгийн 4-р үе үгээр эхэлж байна. Дөрөв зочдойгоо би тайснаар урьж байна. Ой мистер танилцаач гоё зүгээр хаа. За. Татаад байна. Танилцсан даа шүү дээ. 2 сая хятад олсон олон улсын миссийн тэмцээнээс 2 өрөмжил авсан. Тэр нь яар нилээ явна гэж бодож байгаа. 4-р үед оноо 2 дахин үржигдэнэ гэдгийг та бүхэндээ дахин дуулгая. Маш хариуцлагатай, маш анхааралтай бодоорой. Гэхдээ дахин сануулж хэлэхэд энэ асуултанд бол туйлын үнэн гэж байхгүй 100 монгол хүнэлт хариулснараа л байгаа шүү гэдгийг дуулгахад таатай байна. Ингээд 4-р үеийн асуулт. Хамгийн их дараалал үүсгдэг газар юу вэ? Хамгийн их дараалал үүсгдэг газар банк. Чиний датапа ашиглаад гүйлэг мүлгэж болдгүй юм. Заавал тэр банкн дээр очиж дараалал үүсгэж. Яг нь чи? Банк сүмөр амттай харъя. Банк 32. Янзтай. Барайцсан уу? Шууд даваа явчлаа. Хамгийн их дараалал үүсгдэг, хамгийн их монголчуудыг бухимдал үүсгдэг газар бол банк юм байна. Хэрвээ банкныхаа үзэж байгаа бол энэ дээр бас анхаарах хэрэгтэй. Гэхдээ бол би бол Монголын банкуудыг маш сайн аппликейшнтэй гэж ойлгодог. Үнэхээр гайхалтай. Мөнгө шилжлээ, мөнгө хэдэн дөрөс аваач. Ой, юу ч яриад байгаа юм те. Юу ч яриад өөрийгөө баян гэдэг юм аа хаашаа те. Тамина. За, банк. Олон дэлгүүр супермаркет. Би тантай жоохон яриа өрнүүлээ л да. Хэдэн жил багшилж байна? Одоо за 19 оноос хойш андраад багшилж байгаа. Тэгэхээр 4 жил. Одоо жишээлбэл ингээд нэлээд хөгшөрсөн гар загвар өмсөд явна гэж байх уу? Эрэхтэй. Байх шүү дээ. Одоо угаасаа яг юм дэлхийд дахинд нас хүйс тэ царай зүс. Тийм, царай зүс, өндөр нам, тэ бүдүүн туранхай гэж яллахаа ерөөсөө болцсон. Болж эхэлж байгаа. Тэр нь дээр шиг зүгээр тэ.
За, ингээд би танд дөрөвдүгээр асуултыг дахин давтъя. Хамгийн их дараалал үүсгдэг газар юу вэ? Дэлгүүр супермаркет. Яг шинэ жилийн үеэр те. Гэтэ амар очиртай байдаг. Дараалал үүсгэж байна гэдэг чинь бараа сайхан байна л гэсэн үг те. За, ингээд хамгийн их дараалал үүсгдэг газар юу вэ гэж дөрөвдүгээр үеийн асуулт байлаа. Хамтдаа харъя. Ямар ч гэсэн 12 хүн хариулсан байна. Зөв хариулцаад энэ цаан чинь. Цаад хүн чинь зөв хариулцаад байна. Би зөв хариулсан. Биш чи атгаад байна. Яаж зэрэг одоо ихс кино тоглох юм уу? Тэр кинонд чинь банцны засараас нүд мүд хэрэггүй юу? Гой нүдтэй залуу малуу. Түрүү тэр нүд мүдгээ яриадсан ойлгосон юм уу? Ойлгоогүй юм уу? Ойлгосон. Тэгээд уруул муруул гэж хэлчихэд даа гэдсэн үг мөн үү биш үү чи зүгээр. Тэр ярих юм бол айтайгаа уралтай шүү зүгээр. Тийм байна уу? За ингээд дахиад кино тоглох юм уу ер нь? Жүжигчин юм чи мэдээж тоглох л хата. Тийм. Ер нь бол үгүй одоохондоо ерөөсөө уран бүтээлд ороогүй. Түр завсралцсан баа. Хэрвээ танд 500 сая төгрөгийн тийм том хүний кинонд тоглооч гэдэг тийм санал ирүүл яг хөөхтэй Монголд гарахгүй. Тоглохгүй шүү дээ. Тоглохгүй. Би бол тоглоно. Яагаад? Яа тийм 500 сая төгрөгийн чи. Би эс мод юунд ч тоглоно. Тийм үнцэн нэг бах тээ. Үнцэнтэй байх хэрэгтэй те хүн бол. Гэтэ тэр чинь өөрөө бас урлаг болоод хөгжиж байгаа юм шүү бүр илүү. Тийм хөгждөг газараа хөгждөг бах уу? Монголд бол тийм ээ болоог гээд. За ингээд дөрөвдүгээр асуулт. Хамгийн их дараалал үүсгдэг газар юу вэ? Автобус юм болоо? Автобус. Автобуснд ер нь дараалах уу? Тэгэл чихэлтэл тэгэл явдаг. Дараалах уу? Тэгээ монголчууд бол автобусны буудлаар би ер нь харж ирсэн шүү. Манай монголчууд ингээд автобусны буудлаар ингээд дугаарлаа зогсдог шүү ер нь. Тэ? Араасаа тэгэл зогсох уу? Зогсоол чихэлтэл ордог. За. Хамгийн их дараалал үүсгдэг газрыг Азура маань хариуллаа. Автобус гэж хариуллаа. Цөмөр хамтдаа харъя. Автобус бол биш байсан юм байна. Манай нөгөө 100 маань бол тэгж хариулаагүй юм байна. За ингэж жагцмаа. Тэг гой зөв төрхтэй нэг буддаа шиг юм гой том чихнэхтэй те. Ариун гэгэн буддаа дарих минь ч гэмээр юм шиг те. За баярлалаа. Цаа чин тэгэл удлаа те дэгжилэг яах. Өнгөрсөн. Ингээд жагцмаагийн хариулт. Имлэг. Имлэг. За өстө улсын имлгүүд бол те. Тийм, улсын имлгүүд очролтой. Бурхан минь. За тэгээд тэр 40 стэйж насныхны хил ам нь бол дийлдэхгүй. Тэ? Тийм, очр дараал бол дийлдэхгүй шүү. Улсын имлэг гэж хариуллаа. Ер нь бол имлэг гэж хариуллаа. Тийм, ер нь улсын имлэг. Хамгийн их дараалал үүсгдэг газар имлэг. За болж байна. Нэвтрүүлэг маань маш амжилттай үргэлжлэн явагдаж байна. Арач багийнхан 126 оноотой. Андра багийнхан 134 оноотойгоо одоогийн байдлаар нэвтрүүлэг үргэлжлэн явагдаж байна. За ануучин дээр ирлээ. Би ануучинд бол таас хамгийн дуртай байгаа. Яг л намайг царилэг гэж хэлсэн. Хүн бол жоохон их хөөгчт юм дөө. Ингээд. За 0 юм болоо гэж үзэж байна. Нэг төлбөртэй 0 ч юм уу. Цэнгэлтгийн 0 бол дэндүү өссөн шоуны үеэр үл те. 0. Гэтэ энэ асуултыг яг тэр үеэр асуугааг бах та. За юу ч гэсэн цөмөөрө харъя те. Ариун цэвэр өөрөө. Тэгж ямар ч байсан 100 Монгол хариулаагүй мэн. Гэрлээ одоо ингэн та хэд маань зөвлөдөж бол. Хоёр алдчихсан. Мисс номин эрдэнэ. Ямар ч гоё нэг юм дээ те. Чи ер нь шүдэ имплант хийх бодлого юу? Байгаа. Юу харуутай юу? Байгаа. За. Юу гэж бодож байна? Хамгийн их дараалал үүсгэх газар юу? Энэ нөгөө нэг виз мэдүүлдэг газар чи юу гэдэг вэ? Солонгосын виз мэдүүлдэг газар уу? Паспорт төлөж авдаг газар тий? Визний төв гэж нэрлэдэг үстэй тий? Тэр юм болоо. Визний төв. Зум бол намар мамар бол бүр дийлдэхгүй гойчтой байдаг гэсэн мэт тий? Тий. Ер нь бол тийш. Ер нь зөв шүү. Наад гаргалгаач юм. Манай чи мис байнг явна, байнг виз авна өстэй. Ястай хэцүү штэй юм манайх чи тий? За амтаа харъя. Виз мэдүүлгийн төв. Солонгос ингэ тодох чи яа. Биш байна. Ингээд би чи одоо Айгу ихтэй. Тэгэл яах вэ? Ер нь бол палаж бол би гоё байгаа хэлсэн. Өөр юм хэлсэн. Өсвөл янз. Яг тэ тоглоом шиг. Гүйлхэн бэ. Ингээд хамгийн их дараалал үүсгдэг газар юу гэж би. Хариулт. Хүүхдийн парк. Хүүхдийн парк. Тийм, паркийн нөө тоглоом дээр. Тоглоомууд дээр бас тий. Ер нь Монголч гэлгүй Диснейленд мэнд чинь битүүл очир байж байдаг үстэй. Ер нь очиргүй тийм том парк би л хараагүй тий.
Ховор шүү. Тэгвэл зүмөр харах уу? Боломж байна. Энд хэрвээ зөв хариулах юм бол Арааж багийнхан шууд ялгч болно шүү. Одоо яах вэ? Ингээд харъя. Би бол тийм би зүгээр л чиний талд байгаа. Угаасаа одоо нэг хэдийн реклам өгөх гэж байгаа юу? Тэгээд би чиний талд байгаад тахгүй юу? Ойлгож байна. Танаа Араажаар нэг хэдийн реклам цацгаал ингээл долгоноо л ахгүй юу? Энэ асуултанд бол үзэгч та магадгүй үзээд бухимжиж магадгүй тий? Юу вэ? Тийштэй тий? Гэхдээ 100 Монгол ингэж хариулсан байгаа юм байна. За нэвтрүүлгийн 2 5 дээр ямар хариулт байгааг цөмөрөө хамтдаа харъя. Нэрээ тийштэй нэг цонхон дээр орчихсон. Шатхуун. Тийм байна. Гоё юм тий. Баярлалаа. Баяр хүргэе. Нэвтрүүлгийн 4-р үеийн яадагчаар Андра багийнхан доторлоо халуун баяр хүргэе. Хурдих үн баг Sky Media. Ивент төрөгч Хурдих үн баг Sky Media. Би чамтай үнэлцэх гэсэн чи өөдөөс ингээ хараад нь штэ тий. Тэгэх юм бол бас жоохон эвгүй байхгүй юу? Харин гоё штэ. Хоёулаа нүдэн ануудах штэ. За үнсэлт гэхэд ялаа нисэн штэ. Одооний ялаанаар амар мэдрэмжтэй байгаа л та. За юм наадсан байвал. За нус батга яар хамхаа хэрэг. Хамаг ботор болоо дууссан. Ороогийн хамаг бодчихсан бүх юм болчлаа заа. Их мөндөд үдштэй, их мөндөд оролцогч нараа дэлхийн 70 гаруй оромжтой, 70-аад оромжтой 40 жилийн турш үргэлжлэн явагдаж байгаа Family Feud нэвтрүүлгийн 5 дугаар үе үүгээр эхэлж байна. Яар өндөр юм. Би харин түрүү ингэж зүрхтээ салтан доорн гараад. Оо гэж чаач үгснэ буцаж ирж юмэрч тэ. Гар утастай болохоор шаргаач сагдчих шүү. 180 2. Айгүй би уулын 179 жилүү. Чи ч бас ямар ч байдлаар өндөр юм те. Байдлаар гэсэн те. Ерөнхий өдрийн юм баяр та бүхэндээ 5 дугаар үеийн асуултыг асууна. Харин 3 дахин үржигдэж орж байгаа шүү оноо. 5 дугаар үеийн асуулт авсан оноо 3 дахин үржигдэн орно. Ингээд асуулт. Үнсэлцэх гэж байгаа хүний чинь нүүрэн дээр юу байвал болох вэ? Батг. Батгтай үнтэй үнсэлэхэр яад юм? Яг тий. Яаштай яг ингээд толгоон цохож яваад бас мөгчтэй өстэй татчихвал. Тэгээ яасан? Татаад үнсэлдэхгүй юу? Татсныхаа дараад үнсгэл байх та. Тэгтэл яг тэр хүнэндээ болох байх. Хороо гараад дарснаа. Юмсч үү? За батг гэж хариуллаа. Үзмөр хамтдаа харъя те. Батг. 100 Монголоос хэдэн батг гэж хариулсан бол эсвэл хариулаагүй юм болов? Яах. Зүгээрээ. Шууд гаачлаа тий. Батг бол нэг тийм юм биш шүү дээ. Нэрээ яг үнэнгээсээ муухай би нэг түүх ярьчихгүй. Би дээрүүд миний нүрэн дээр амар их батг гараад бүгдээ бүр амар дээр үедээ тэр 98 9 онд ч юм уу эсвэл 2001 2 он тэр хавцаал заяа. Тэгээд очиод ингээл байжсэн нэг охинтой уулзахгүй 2 охинтой уулзаад ингээд суужсэн чинь маа найз битэр байгаа шүү дээ. Маа найзын утсанд ингээл дээр үе нокон гэл мессеж ирдэг шүү дээ. Мессеж ирэхээр би ингээл аваад ингээд өнссөн чинь өгшөө наад батгтай найзаа явуулчихаа гэжсэн. Тэгээд цагаараа байдгүй, цахилдаг хөхөөрөө байдгүй шүү дээ. Хэдхэн жилийн дараа энэ бачин цэмбид юм байгаа шүү дээ, тэ. Тэгс нөгөө охин намайг яаж миний араас гүйснийг дахиад ярих юм яах юм? Гэрдээ хариулт. Нүүрэн дээр нь юу байвал гэсэн тий? За би асуултыг дахиад давтчихъя. Маш ойлгомжтой. Үнсэлцэх гэж байгаа хүний нүүрэн дээр чинь юу байвал болох вэ гэж? Би зүгээр түрүү асуултаа сонссон л да. Гэтэ одоо миний хариулах гэдэг хариулт орох уу орохгүй би мэдэхгүй байна. Нөгөө нүүрэн дээр юм байна гэхлээр одоо ч л ингээд би чамтай үнсэлцэх гэсэн чи өөдөөс ингээ хараад нь штэ тий. Тэгэх юм бол бас жоохон эвгүй байхгүй юу? Хоёлаа нүдэн айнуулах штэ. Энэ орох уу? Орох уу? Нүүрэн дээр чинь ихтэй асуулт бол зөв энэ бол араа орохгүй байх гэж би бодож байна. Яг гэвэл нүүрэн дээр юу байвал гэж асуусан болохоор тэгэхээр тэгвэл би ер нь өөрөө нөгөө нэг
амьдралдаа сахалтай хүнтэй үнсэлцэж үзээгүй. Миний хувьд би сахалтай хүн байгаа бол үнсэлцгээ болно. Яа, уучлаарай. Би яасан? Би зүгээр энийг хараад ингээд явдсан шүү дээ. Би яачаад байгаа юм. Би ч гэсэн тийш гарч ирсэн. Би харин яацсан. Гэхдээ нөгөө ер нь бол ажил дээр ингээд янз янзын харилцаанууд ер нь байдаг шүү дээ. Тэгээд ер нь бол би зандаатай ямар ч харилцаагүй гэдгээ юм гой утгаар хэлчихэж байгаа юм байна. Миний партнерууд бүгд сахалтай. Тэгэхээр нөгөө тэд нартай ямар ч холбоогүй гэдээ гой баталчихж байгаа юм байна шүү дээ. Гой цэвэрхнээр энэ бол бас суугаан шүү. Суугаан зай шүү. Ингээд цөмөрөө үнсэлцэж байгаа хүний чинь нүүрэн дээр юу байвал бид нар чинь нэг сахал махлаг амар кул гэж бодоод байдаг гэсэн чинь зарим хүмүүс нь бүр үнсэлцэхгүй гэж боддог хөтлөө явна шүү дээ. Ингээд харъя. Сахал дуртай байна. Дуртай байгаа учраас зандаа сахалтай байгаа шүү дээ. Ер нь бол яаж бодсон те? Ямар нэг юм наалцсан байвал. Тэгээ юу ч хийж болно шүү дээ. Хоол моол эсвэл ялаа суудсан ч юм уу. За үнсэлт гэхэд ялаа нисэн л дээ. Одооны ялаанаар амар мэдрэмжтэй байгаа л та. Юм наалцсан байвал. Юм наалцсан байвал те. Би бол шууд ингэж сохиж унгаагаа. Арилгаж аваад. Ингэж арилгаад барьж аваад үнсэндээ л гэж бодох юм да. За юм наалцсан байвал үнсэлцгүй л гэж байна. Гэтэ та хэд бол яг бодож л байгаарай. Ингээд асуултын хариултыг харъя. Юм наалцсан бол манай монголчууд үнсэлдэг байгаа шүү. Та хэд маань ярилцсан. Ами. Өөрөө бодож болно, 100 монголчуудын өмнөөс бодож болно те. Яг таны хувьд зүгээр хэлдэ. Юу нүүрэн дээр одоо юу байвал гэж байгаа шүү дээ. Үнсэлцэх гэж байгаа хүний нүүрэн дээр юу байвал болох вэ? Нөгөө ам тойроод ямар нэг юм гарцсан хомхоо 7 центр байвал үнсэлдэхгүй шүү. Яар. Тийм ээ. Эсвэл зүгээр ингэ нийтлэг нэрээр нь явъя зүгээр. Яр байвал үнсэлдэхгүй. Яртай байвал үнсэлдэхгүй. Үнсэлдэхгүй. Ер нь бол хомхоо бол вирусны төрлийн өвчин шүү дээ. Вирусээр халдварлаж гин гэсэн үг тийм учраас зүгээр хомхоо гэж хойдаа ингэж зүгээр яар. За тий. Яар. Гэтээс хомхоод бас эвгүй шүү те. Яар хомхоо. Энд чинь мангар та хомгоотой хүртлээ. Амар төхөөл ирж чилээ шүү дээ. Ами гиснүүгээл эхлэн шүү дээ би ч та. За хашаха. За энэ олон жил олон хүүхэнтэй л үнсэлсэн л ах та бодвол. Яртай яргүй янзанд л байсан баг. Одоо хоёлаа энэ өндөрлгөөс харахад тийм ээ. Тэгээд үнсэлцэж байгаа хүний чинь нүүрэн дээр юу байвал та ер нь үнсэлцэхгүй юм бэ л гэж. Амар нь битүү. Нустай. Нос. Би бол тийм энэ чинь нэг юм наалцсан. Нүд чи рефлексээр ингэж аваа хийж байгаа. Тэгээд үнсэлдэг юм даа гэж бодох юм да. 5 дугаар үеийн асуултыг яг одоо ТV дээр сувгаа тохируулж байгаа хүн байвал би асууя. Үнсэлцэх гэж байгаа хүний чинь нүүрэн дээр юу байвал болох вэ гэж 5 дугаар үеийн асуулт байлаа. Манай Арааж багийнхан маань нус гэж хариуллаа. Ингээд нусыг шатцгаая. Гой. Өдрөлг маань тун сонирхолтой үргэлжлэн явагдаж байна. Бөглөрөлтэй, төгжрөлтэй, утаатай нийгэм жоохон ч гэсэндээ цөмөр хамтдаа сэргээд авъя. За гийма. Батхан байна, нусан байна. Яан байна. Юу байв юм бол айгу меморыг ухаад штэ. Яа хомхоо байна, нусан байна. Одоо дүүрдээ одоо ирсэн. Тэгэхээр одоо хөс юм болоо. Хөстэй байвал нүүр нь хөс мөстэй байвал муухай юм болол гэж. Үнсэлтэн штэ уруулан дээр бол үнсэлтэн гэдэг байгаа штэ. Нүрээр ингэж наалж гэж байна штэ. Ямар сонио үнсэлт юм бэ танаач штэ. Одоо өөр чи юу байх юм? Батга нус, яр, хөлс. Муухай юмнууд нь бүгдээрээ л штэ. Сахал махал те. Сахал нь хилцэн тэгэхээр хөлсөө. Нүүр нь хөлс мөстэй энэ минийгээр нь хөлстэй байл те. Би бас гэж автай нэг авчаад байна те. Арчиж мэж. За ингээд хөлс гэж хариуллаа. Хөлстэй бол бид нар бол тоохгүй үнсэлдэг байгаа шүү. Арчаад үнсэлдэг. Байгаа шүү гэдэг чинь нөгөө Clubhouse гарсан шүү дээ нөгөө бүгд юуны үеэр тэгэхэд нэг маяглж тэгж яриад тэгэл тэрнээс хойш тарцсан те. Нөгөө банкны нөгөө яадаг хүн хүртэлтэй. За манайх ийм үйлчлэгээ байдгүй байгаа шүү. Болцсон те. Одоо энийг бодё шүү та нар ой. Хамнаа нэрээ.
Асура маань энэ бороо одоо хариулах болж дээ тий. За нус батга яар хамхаа хэрэг. Хамаг бодор болоо дууссан. Ороогийн хамаг бодчихсан бүх юм болчлаа заа. Гэтэ ингээд логикоор бодохгүйгээр ингээд хөнгөн хизээч гээд ингээд бодох хэрэгтэй байхгүй уул нь бол миний бодлоор ингээд нуухтай байвал юм болов да. Нуухтай байвал хүсэлтэхгүй юм уу? Жохоо сэжиг харагдсан. Аараа хоёр ноо нуухсан. Би бол арай өөр зүгээр шууд юм бүр заваа юм бодох байсан. Заваа юм хизээч ингээд хизээч одоо ингээд тэр байх юм бол үнсэлтгүй байтгаа нэг ойртохгүй заваа юм дэд штэ би бол тийм заваа юм хэлэх гэсэн. Гэхдээ цөмөөрөө хамтдаа харъя. Харамсалтайгаар онногоо бид нэр ийшээ алдлаа. Гэтэ цөмөөрөө хамтдаа харъя гүйчэж магадгүй л те. Өтгөн баас ахгүй юу? Нэг гайхаад ах юу ахаад өтгөн шүү дээ. Яг зүг бэ тий. Би яг логик нь бол яг тийм байсан байхгүй. Би байсан бол тэгж хариулна гэж бодож исэн. Гэвч ингээд нэвтрүүлгийн 5 дугаар үед оноо 3 дахин үржигдэн орж Арааж багийнхан яалагч боллоо. Монгол хүн та 100 наслаг үрээтэй E-Mart манай нэвтрүүлгийн ерөнхий ивент тэгчээр ажиллаж байна. Ерөнхий ивент тэгч үндэсний үйлдвэрлэлийг дэмжигч E-Mart. Дэлхийн хаанч Брито карттай хамт худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Төлбөр ямар өндөр гараад байна? Хэрэгснээсээ илүү төлсөөр байх уу? Үн бага, хурд их Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зургтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 7676 9000. E-Mart One Stop Shopping. Брито, энэ таны шинэ уран бүтээл үү? Хин бэ? Үрждэг кэшбэктэй Einstein Card. Happy Art, Happy Pay. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Кофе ухтаач хуримтлуул. Харилцагчтай хугацаатай хадгаламжаа нэмэгдүүлсэн 100,000 төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч хуримтлалтай Монгол аянд нэгдээрэй. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Байна уу? Захирлаа энэ гацаад болдгүй. Интернет чинь гацаад байна уу? Гацалт баяртай. Sky Media. Sky Media-гийн шинэ хэрэглэгч болоод Таиланд руу хосоор аялах болон ухаалаг зургтын эзэн болоорой. Захиалга өгөх дугаар 7676 9000. E-Mart One Stop Shopping. Хугацаатай хадгаламжтай нэмсэн 100,000 төгрөг тутамдаа урамшууллын нэгэрх авч Town House-ын эзэн болоорой. Худалдаа хөгжлийн банк. E-Mart One Stop Shopping. Хурд их үн бага Sky Media. Ивент тэгч хурд их үн бага Sky Media. Нэвтрүүлгийн ялагчаар
тодорсон та бүхэндээ дахин баяр хүргэе. Одоо шилдэг 2 оролцогч гарч ирж 5 сая төгрөгийн төлөө өрсөлдөнө. Өө ши зогсчих. За, өнгө зогсчих. Би та хэдүүгийн дүрмийг танилцуулчих. 5 асуулт байгаа. Хариулна. Алгасч болно. Ойлгохгүй байх юм бол алгасч болно. Тэгээд энэ асуултыг угаасаа л нөгөө 100 монголчуудаас асуусан байгаа. Тэгээд тэдний хідэн асуусан нөгөө төрний ширхэг олон байх тусмаа сайн те. Олон хүн хариулсныг таавал бид нэр хожино. Тэгээд 200 оноо хүрэх юм бол бид нэр 5 сая төгрөгийн эзэн болох юм аа. Ойлгомжтой те. Зэрэг хариулах юм уу? Үгүй. Нэг нь тайсны ард байж байгаа л тий. Ярилцахгүй мó те. Ярилцахгүй. Юу айгу амархан. За зандаа тайсны ард очих. Намайг асуулт асуугаал цаг яваад эхэлчихнэ. Та ойлгохгүй зөвлөм лаалгасч болно шүү дээ. Ингээд баярын ширээн дээр юу байдаг вэ? Торт, ялав. Холбоо үг бүтээ чонын. Гүлэг. Өөрийгөө 1-ээс 10 хүртэл үнэл. 10. Урд хойноосоо ижил уншигдаг үг. Хадгалагдах. Эвэртэй амьтнаас нэрлэнэ. Үхэр. 20 секундэд амжичлаа. За болц ийм амархаа. Хамгийн гоё нь одоо харин 100 монголчууд энэ асуултанд яаж хариулсныг зөвмөр хамтдаа харъя. Oh my god. Баярын ширээн дээр юу байдаг вэ гэсэн бэлуу гэсэн. Хамтдаа харъя. Бэлуу гэж хэдэн хүн хариулж байгааг олон ч хэлжтэй. 38 хүн хариулсан байна. Одоо шүү дээ те. Та 100 оноо авчаад зандаа 100 оноо авчихтал 5 сая төгрөг шүү дээ. Одоо та 100-ийнхаа бараг 38 оноо гэдэг чинь нэлээд өндөр хувь авчлаа те. Ингээд холбоо үг бүтээ чонын гэсэн та гөлөг гэсэн. Харин би буулан бэлтрэг гэж хэлчихсэн сандраад. Гөлөг гэж хэдэн хүн хариулсан. Магадгүй тантай адилхан сандарсан хүмүүс байгаа шүү дээ. Та араач чонын гөлөг байхгүйсэн байх шүү те. Өөрийгөө 1-ээс 10 хүртэл үнэл гэсэн байна. 10 гэсэн. Хүн болгон яаж үнэлсэн харъя те. Та бол 10 гэж үнэлсэн юм. 15 хүн шууд өөрийгөө үнэлжсэн юм байна. Өөртөө ихтэй 15 хүн байна. Урд хойноосоо ижил уншигдаг үг хадгалагдах гэсэн. Энэ бол Монголын хамгийн урт үг. Миний хамгийн дуртай үг мөө. 27 хүн гэсэн байна. Оноо ер нь нэлээд гоё шүү. Ингээ анзаарчих 80 оноо. Одоо та 20 оноо авчихтал зандаа үлдсэн 20-ыг ал авчих 100 авчих байлгүй дээ тий. Тавтах нь юу байлаа? Эвэртэй амьтдаас нэрлэнэ үү гэсэн. Та үхэр гэсэн. Тэр гөлөг байс жоохон оноо явуулахгүй дээ та гэрлээ. Ийм амарх юм дээр. За яг бай сандарсан яг хөө. Тайсны ард 2 эмэгтэй массаж хийж өгч байгаа сте. Янзын гоё байгаа сте бүр. Сайхан амарч байгаа. Наашаар зогсчих байлаа. За. Тий. Бэлнэ. Баярын ширээн дээр юу байдаг вэ? Ууц. Холбоо үгтэй чонын шагаа. Өөрийгөө 1-ээс 10 хүртэл үнэл. Yes. Урд хойноосоо ижил уншигдаг үг хадгалагдах. Өөр гарах. Эвэртэй амьтнаас нэрлэнэ. Буг. Хаг баста. Ингээд хоёлаа давхар шалгаад явчих. Баярын ширээн дээр юу байдаг вэ гэсэн ууц гэж та хариулсан. Торт март гэдэг ч гэх тээ. Би шампанс горлуун дарс марс юм. Тэгсэн бол араа өндөр байх хүссэн байх магадгүй өндөр баг. Ингээ харъя. За энэ бол гэрлэгийн оноо. 106 оноо авц. 200 оноо хүрчих юм бол 5 сая төгрөгийн эзэн болох гэдэг байхгүй. За. Тэгээ 106 бол гэрлээ бол үнэхээр гоё хариулсан. Авцсан. Харин тийм байна. Та. За ингээд шалгая. Баярын ширээн дээр юу байдаг вэ? Зандагийн хариулт ууц. Арган. Бас бай. Чамтай адилхан настай хүмүүс байсан байна. Чонын шагаа гэсэн. 35 хүн хариулсан байна. Өөрийгөө 1-ээс 10 хүртэл үнэл гэсэн байна. 9 гэсэн. Хүйн дөгчж байгаа юм шүү. Урд хойноосоо ижил уншигдаг үг харах. За энэ гэж хэлсэн тий. Харах. Эвэртэй амьтдаас нэрлэнэ үү? Юу гэлээ? Буг.
32. Миний банкны дансыг авах уу? Нийт 228 оноогоор Араач багийнхан 5 сая төгрөг нийцэн боллоо. Баяргий! Ингээд эрхэм хүнд үзэгчдээ өнөөдрийн нэвтрүүлэг үүгээр өндөрч байна. Family Feud. Апплос нэртэйгээр Star TV-ийн дэлгэцтэй.